Галзуу кино сувагтаа тавтай морил. Бүгдээрэнд нь шин 7 хоногийн мэндэ. Хэдүүлээ Marvel-ийн цовруулаа үргэлжлүүлцгээе. Энэ удаад бүргэх нь ярьж хөр сонгосон галзуу кино бол мэдээж 2010 онд гарсан Iron Man 2. Санд асуулгын дагуу Hulk-аас төрүүлээд төмөрхөн орох ёстой нь тодорхой болсон. Тийм учраас Брон улан багийнхан маань хамаг байдгаараа л хурдан оруулахыг хичээлээ шүү. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар үл хөдлөх болон дулаан зогсоол гараж барьцалсан зээлийг олгодог Bari Center банк бус санхүүгийн байгууллага болон сэтгэл зүйн сорилт бүхий Realist Escape Room-ээр иргэн ирэлт хийж байгаа Quizlab Mongolia хамтран ажиллаж байна. Та нар мөн брого буюу галзуу кино сувгаа дэмжихийг хүсвэл сабадраг бол саба адарцсан бол лайк дарахтал тэгээ болоо явчих юм шүү. Ингээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбартаа орцгоё. За төмөрхөн киноны 1-р ангийн төгсгөлд дэлхийд даяараа төмөрхөн гэж хэн болохыг мэддэг болсон. Москвад амьдардаг Иван Ванко гэгч нэг эрдэмтэн Тони Старк өөрийгөө төмөрхөн гэж зарлж байгааг зурагтаар үзэж байна. Иван Ванко Тони Старкийг ичнэ таньдаг байж. Учир нь тэрний эцэг Антон Ванко Тони Старкийн эцэг Ховард Старктай хамтран ажиллаж төмөрхөний ашиглаж байгаа технологи болох арк реакторыг хамтран бүтээлцсэн байж. Гэвч Антон Ванко өөрийн бүтээсэн технологиг өөр хүмүүст зарахаар оролдоод бүтлэг улмаар Америкаас хөөгдсөн байна. Тэгээд сэтгэлээр унаад архинд орж Антон ядуу зүдүү амьдралдаа Старкийн гэр бүлийг буруутгах болжээ. Улмаар Антоныг нас барсны дараа хүүн болох Иван Старкийнхнаас өшөө авахар хатуу шийдэж. Тони Старкийн хэвлэлийн хурлыг зурагтаар үзсэн тэрний хор шарн буцалж гэр бүлийг нь сүрүүлсэн Старкийнхнаас өшөөгөө заавал авна гэж хатуу шийдээд аавынхаа бүтээсэн арк реакторыг үргэлжлүүлж хөгжүүлэхээр шаргуу ажиллах болжээ. Тэр цагаас хойш 6 сар өнгөрлөө. Тони Старк төмөрхөний өмсгөлөө өмсөж Stark Expo дээр сүртэйгээр орж ирж байгаа харагдана. Stark Expo бол инновац болон ирээдүйн технологиудыг танилцуулдаг нэр хүнд бүхий арга хэмжээ. Тэнд цугласан хүмүүст Тони аавынхаа тухай ярьж хамгийн сүүлийн үеийн байшин барилга, хамгийн шилдэг технологитой ард иргэд нь амар тайван амьдарч хөгжин дэвжиж чадах тийм гайхалтай хотыг бий болгохыг мөрөөддөг байсан гэдгийг хэлдэг. Хэдийгээр аав нь энэ мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч энэ мөрөөдлийг нь биелүүлнэ гэж Тони энэ үеэр амлана. Тэгэд тэр Stark Expo арга хэмжээний цаад зорилго болон алсын харааг тайлбарласан Ховард Старкийн нэгэн хуучны бичлэгийг хүмүүст үзүүлдэг. Төмөрхөн гэдгээ зарласан цагаасаа эхлээд Тони Старк шилдэг эрдэмтэн тэр бомтон төдийгүй олонний танил Супербаатар болон хувирсан нь тэр байлаа. Гаднаа Тонигийн бүх зүйл төгс байгаа мэт харагдаж байсан ч цаагаараа эрүүл мэндийн хувьд бага багаар дөрөөдсөөр. Тонигийн төмөрхөний өмсгөлийг болон өөрийнх нь зүрхийг ажилуулж байдаг арк реакторын цөм болох палладиум гэх бодис тэрний цусыг өдрөөс өдөрт бага багаар хордуулж байлаа. Тони Старк энийг сайн мэдж тогтмол хянж байсан ч энэ асуудлыг яаж шийдэхээ мэддэггүй. Өөрөөр хэлбэл тэрний амийг аварсан тэр төхөөрөмж одоо тэрний амийг авахд ойрхон ирсэн нь энэ. Үүнтэй зэрэгцээд Америк нэгдсэн улсын засгийн газар Тонийг төмөрхөний өмсгөлөө засгийн газарт өгөхийг шахах болжээ. Төмөрхөн гэх энэ зэвсгийг Америк нэгдсэн улсын ард түмэнд хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Та энэ санаагаа мартсан нь дээр. Юу гэж? Би мэрэгжилтэн биш л дээ. Гэхдээ мэдээж та яаж мэрэгжилтэн байх юм бэ? Та чинь сенатор шүү дээ. Намайг ноён хаамрыг танхимд орж ирэхийг анхааралтай ажигласан гэж протоколд тэмдэглэжүүлдээгээрэй. Би мэрэгжилтэн биш байж болно. Гэхдээ жинхэнэ мэрэгжилтэн хүнийг таних шүү. Тэр хүн бол таны эцэг Антони Старк. Та хүчин чадлыг нь тодорхойлох боломжгүй аимшигтай зэвсэг бүтээсэн байна. Өнөөдөр та бид аюул занлаар дүүрэн дэлхийд амьдарч байна. Харин тэр аюул занлыг ноён Старк бүгдийг нь урдаас харж чадахгүй шүү дээ. Манай хорооноос дуудах дараагийн хүн бол дэд хуранда Джеймс Родс. Чамтай энд уулзна гэж сансангүй шүү. Юу гэж энэ бол би. Би энд байна. Үнтэй эвлэр. Тэгээд цааш нь үргэлжлүүлцгээе. За. Төмөрхөн нь Америк улс болон түүний эрх ашигт аюул занал учруулах бодит эрсдэлтэй гэж үзэж байна. Би дайсантайгаа нэг талд орох дургүй л дээ. Гэхдээ би батлан хамгаалахын сайд болж болно шүү. Хэрэв та нар аятайхан гойвол. Тэгвэл хэдүүлээ эвлэрлээ л гэсэн үг. Эдгээр зураг бичлэгүүд бол ноён Старкийн төмөрхөн өмсгөлийг дуурайж хийх гэсэн оролдлогоодын баримт. Миний бодлоор наадах чинь хойд солонгос байх шиг байна. Тэр Жастин Хамрууд
Энэ хаамар яаж яваад үнтэй орооцолчдөг вүлээ? Бидэнд энэ талаар үргэлжлүүлж ярилцах шаардлага байхгүй болох шиг боллоо. Юу гэж надад талархах хэрэггүй дээ. Яагаад гэвэл би энэ улсын цөмийн аюулгүй байдлын баталгаа байна. Би энэ дэлхийд амар амгалан ховчлон тогтоож чадсан. Зайлж үз ноён Старк, тонилж үз. Энэ үеэр нөгөө талд арк реакторыг ашиглаж бүтээсэн Иван Ванкогийн өмсгөл бэлэн болж дуусч байлаа. Харин Старкийн биеийн байдал улам бүр дордсоор. Тэрний AI туслах Jarvis Тонид цусан дэх хорны хэмжээ хаажмаар нэмэгдсээр байгаа. Энэ байдлаар үргэлжлүүл тэрнийг амиа алдна гэж сануулсаар байдаг. Тони ч арк реакторын палладиум цөмийг яаралтай шинжлэхгүй бол амиа алдна гэдгээ мэдэж байлаа. Тиймээс тэр палладиумыг орлож өөрийг нь амьд байлгаж чадах өөр найдвартай бодисын эрэлт гарна. Улмаар энэ ажилдаа бүх анхаарлаа хандуулахын тулд Industries компанийнхаа гүйцэтгэх захирлаар өөрийн хувийн туслах Pepper Pods-ыг томилохоор Тони шийджээ. Учир нь тэрэнд Pepper Pods-оос илүү итгэлтэй хүн байхгүй. Тониг үнэнч бие хамгаалагч Happy хожид Harold Hogan-тай боксing бэлтгэл хийж байтал туслах Pepper Pods нь хурж ирлээ. Учир нь тэрнийг гүйцэтгэх захирлаар томилох баримт бичигт Тони гарын үсэг зурах шаардлагатай байлаа. Натраад ирсэн шүү. Та хурж ирээд гарын үсгээ зураад өгөхгүй юу? Би Happy-тай бэлтгэл хийж байна штэ. Би танаас дахиж гарын үсэг хүсэхгүй. Хурдан бууж ирээд зураад өгөөч. Pepper Pods Тони дээр ирэхдээ тэрний шин туслах Наташаг дагуулж ирнэ. Алвэ шин туслахаа. Нааша талбай дээр гараад ир. Гүй, та жинхнээсээ хэлээг үсттэй. Happy, энэ бүсгүүд хичээл загаадгаж. Тони Старк ихэндээ шин туслахаа голонгуй байсан ч Наташа рингенд гарсан даруйда Happy-г нокаутанд оруулж онцгой сэтгэл төрүүлснээр Тони тэрнийг туслахаа болгохоор сэтгэл шулуудадаг. Дүр солигдоход Тони Старк алдарт формула уралдаан болох гэж байгаа Монако хотод иржээ. Тэр багийнхнаа дагуулад уралдааны өмнөх томоохон хүлээн авалтад оролцож, нэр нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, ойр зургийг ярилцсан. Тэр хүмүүсийн дунд Элон Маск хүртэл байлаа. Тэгсэн тэр арга хэмжээгээр Тони Старкийн гол өрсөлдөгч Justin Hammer ирсэн байлаа. Тони харсан Justin тэрнтэй дотны найзууд юм шиг аашилсанд Тони тавгууцаж тэрнээс бошуухан холдож явна. Тэнд байсан хүмүүс Тониг Формула 1 уралдааныг үзэхээр ирсэн гэж бодож байлаа. Гэвч хүмүүсийн санаанд оромгүй зүйлийг хийж явдаг Тони энэ удаад уралдаан үзэх гэж биш. Харин өөрөө оролцох гэж ирсэн байлаа. Ингээд уралдаан эхлэхэд хүмүүс баярлан хашгиралдаж, уралдааны машинуудад хар хурдаараа давхилдаж эхэлнэ. Тэгсэн тэнд Тонигоос өшөө авахар ирсэн Иван Ванко ирчихсэн тэрнийг хүлээж явааг Тони мэдэхгүй байлаа. Тэр гар аргаар хийсэн арк реактороор ажилдаг цахилгаан ташуур бүхий өмсгөлөө бэлдэж иржээ. Тэгээд уралдаан эхэлж эхний тойрог дуусахтаа зэрэгцээд Иван Ванко замын дундуур яваад хажуугаар нь зурсан машинуудыг цахилгаан ташуураараа ташуурдаж дундуур нь хувааж эхэлдэг. Тэгэд мань нөхөр Тони Старкийн машин ирж яваг хармагцаа ташуураараа хамрыг нь хуваасанд Тони эвдэрсэн машин дотроос арай их нэг юм гарч ирлээ. Тэрнийг аюул дурсныг ойлгосон Pepper Happy 2 өмсгөлийг нь аваад машинаараа хар хурдаараа давхисан ч Ванко тэрнээс өмнө Тонийг зүйл дуусгахаар ширүүн дайрна. Та ч солиороо юу? Машинд хурдан суу. Би өөрөө энийг зогсуулчихнаа. Хурдан цүнхийг минь өгөх. За тэгээд азуулж алгуулахаас өмнө ашгүй цүнхийг нь өгч амжинаа. Ингээд тэр хоёр ширүүн тулалдаж төмөр хүний өмсгөл нь нэвдэрч гэмтсэн ч тулааны илүү туршлагатай мань Тони Ванког ялж чаддаг. Энэ үйл явдлын дараа цагдаа нар Тоник цагдаагийн газар таваачиж уралдааны зам дээр яг юу болсон талаар тэрнээс асууж шалгаж эхэллээ. Ингээд Тони өөрлөнд дайрсан залуутай нүүрэлдэхэр болоход Тони тэрнтэй уулзаж арк реакторыг хийж чадсанд нь гайхаж байгаагаа хэлнэ. Хамгийн гол нь тэр шинэ технологи өндөр үнээр худалдахын оронд түүгээрээ зэвсэг хийгээд өөрлөнд дайрсанд бүрчихээр гайхаж байгаагаа Тони тэрэнд хэлдэг. Старкийнхэн та нар болох улгайч алуурчдын гэр бүл. Чиний наад реакторыг чинь миний аав Антон Ванко анх бүтээж байсан юм. Сонсож байгаагүй нэр байна. Бурхны цусыг урсгаж чадвал хинж тэрэнд итгэхгүй болно. Хэрвээ тэрнийг ус руу шидвэл авраг загснуу тасчиж хайна. Чамайг тийм л ирээдүй хүлээж байгаа. Харин би энийг алсаас хараад сууж байх болно. Чи хаанаас харах болж байна? Нэрээ шоронгоос штэ. Гэж Тоник хариу хэлчихэд гараад явах өмнөхөн Ванко тэрэнд хэлнэ. Хой Тони. Цээжиндээ палладиум суулгана гэдэгч зовлонтойгоор үхэхийн цамд нь доо.
Монакод болсон энэ үйл явдлын талаар Америк даяар шуугиан дэгдэж, сенаторууд энэ үйл явдлаар дамжуулаад Тонийг буулгаж авах талаар төлөвлөж эхэлнэ. Харин нөгөө талд Pepper Potts Тонийг шалгаж өөрөөс нь юу нуугаад байгааг асуусаар байлаа. Гэвч Тони өөрийнхөө зовлон тэрэнд хэлхийг хүссэнгүй. Энэ үеэр Ванкогийн сууж байсан шоронд хэсэг хүмүүс нэвтрээд Ванкогийн оронд төстэй өөр хүний цогцсыг үлдээгээд тэрнийг оргуулад авч явна. Яг ямар хүмүүс өөрийг нь хулгайлсан болохыг Ванко мэдэхгүй байсан ч удалгүй хувийн онгоцныхоо өмнө ширээ засаад Ванког хүлээж байсан Жастин Хаммертай уулзаж тэрний хүмүүс өөрийг нь оргуулсан болохыг ойлгоно. Жастин Хаммер ч Ванког ээлдгээр өгтөж аваад тэрний эр зоргийг багтаж байгаагаа хэлнэ. Чам шиг авьяастай залуу хүн алж шоронд оруулах хайрын шүү дээ. Миний бодлоор бол Тонийг өөрийг нь алснаас тэрний гэр бүлийг булаах нь илүү дээр. Энэ тал дээр хоёулаа маш сайн хамтрагчд болж чадна гэдэгт итгэлтэй байна. Гэж мань нөхөр Ванког ятгадаг. Тэгээд тэр хоёр хамтарч Ванкогийн мэдлэг чадвар, Хаммерийн нөөц бололцоог нийлүүлээд Тонигийн төмөр хүнээс илүү агуу зүйлсийг бүтээхээр тохиролцоно. Дараа нь Хаммер Ванкод бүх роботуудаа үзүүлсэн ч Ванко тэдгээрийг бүгдийг нь хэрэггүй хог гэж авна. Дээрээс нь Хаммерийн ашиглаж байгаа програм хангамжийг хангалттай сайн гэж бодохгүй байлаа. Харин нөгөө талд Тони Иван Ванкогийн талаар судалж тэрний аав Антон Ванко өөрийнх нь аав Ховард Старктай хамтран ажиллаж байсныг олж мэдлээ. Энэ үеэр Тонигийн сайн найз дэд хурандаа Джеймс Родс ирж цаашид тэрнийг хамгаалж байж чадахгүй болсон гэдгийг хэлээд засгийн газар төмөр хүний хувцснуудыг хизээ мэдгүй авна гэж Тонийг зэмлэдэг. Гэвч Палладиум цөмөөсөө болоод Тонигийн эрүүл мэнд муу байгаа гэдгийг олж мэдээд сандардаг. За сори бүрэн гэсник хоёр реклам алгадаад. Дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Бари Центр банк бус санхүүгийн байгууллага нь бүл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол гараж барьцаалсан зээлийг олгож байгаа юм байна шүү. Хаяг нь 120 их хуралдаа офис 12 давхурт 1201 дот. Заман дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Quiz Lab нь The Nun аимшигын киноноос сэтвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдвал сүнсэж алдна. Итгэл чинь чамайг аврах уу эсвэл уздах уу? Quiz Lab. За, тайлбарт эргээд орцгоё. Энэ үеэр шинэхэн гүйцэтгэх захирал Pepper, шинэ туслах Наташагийнхаа хамтаар Монакод болсон үйл явдлаас үүдсэн сенсацийг дарах гэж байдгаараа хичээж байлаа. Удалгүй Тонигийн төрсөн өдөр болоход Тони төрсөн өдрөөрөө хэтрүүлэн угаад хүлээн авалтын үдэшлэг дээрээ төмөр хүний хувцастайгаа бүжгэлж олонний анхаарлыг татаадах нь. Учир нь энэ төрсөн өдөр өөрийнх нь хувьд сүүлийн төрсөн өдөр гэдэгт Тони итгэлтэй байлаа. Тэгсэн үдэшлэгт ирсэн Джеймс Тоник төмөр хүний хувцастайгаа бүжгэлж байгааг хараад уурлаа. Учир нь тэр хайхрамжгүй байдал гаргаж сум алдвал эргэн тойрондоо байгаа хүмүүсийг хохироож болно гэдгийг сайн мэдэж байлаа. Би энэ нөхрийн өмнөөс дөнгөж сая хүзүүгээ боолгож угаад ирсэн гэдгийг мэдэж байна уу? Мэдлгүй яах вэ? Би ойлгож байна. Би одоохон зохицуулаад. Тэгвэл хурдулж үз. Энэ хүрээд үдэшлэг маань өндөрлөж байна. Бүгдээр нь чинь ирсэнд баярлалаа. Тийм ээ, үдэшлэг дуусч байна. Гэхдээ үдэшлэгийн дараах үдэшлэг 15 минутын дараа эхлэн шүү. Өнгөрч хөрсөн Тони хүмүүсийн дээш шидсэн зүйлсийг буудаж тоглож байтал өөр нэг өмсгөлийг нь өмссөн Джеймс тэнд хурж ирлээ. Тэгээд тэнд байсан хүмүүсийг хурдан гарч явахыг тушаагаад Тониг араас нь тэрч аваад энийг одоохон унтраа гэж хэлсэн ч Тони мөчөөгөө өгсөнгүй тэрнтэй зодолдож эхэлдэг. Ингээд мань хоёр төмөр хүний хувцастайгаа улаан галзуу зодолдож Тонигийн байшинг бүхэлд нь эвдэж сүйтгэж эхэлнэ. Ингээд нэмэргүй болохыг ойлгосон Джеймс урам нь хугарч тэрнийг орхиод тэндээс нисээд явна. Тэгээд тэр маргааш өглөө нь шууд Америкийн нисэх хүчний баазад очлоо. Америкийн армийнхан ч өөрийн гэсэн төмөр хүнтэй болсондоо баярлцгаана. Харин нөгөө талд сэтгэл санаагаар унаж дотор нь зараадсан Тони нэг цайны газрын логон дээр гарчихсан урам муутайхан сууж байлаа. Тэгсэн тэрэн дээр нэг Fury ирээд өглөөний цай уухаар өрснээр тэр хоёр дотогшорж ойр заврыг ярилцсан. Тэднийг ярилцаж байтал тэдэн дээр тусгай өмсгөлөө өмссөн Наташа ирсэнд Тони гайхлаа. Наташа ч үнэн хэрэгтээ Shield-ийн агент гэдгийг хэлээд нэг Fury-гийн тушаалаар Тонийг туршихын тулд тэдний байгууллагад шургалсан гэдгийг хүлээдэг. Тэгээд Тонийг литиум диоксидоор тарьсанд Тонигийн биеийн байдал эрс сайжрлаа. Энэ нь төр зүрийн эмчилгээч хэсэг хугацаанд Тонийг эрүүл хүн шиг болгоно гэдгийг Fury тайлбарлаад энэ хугацаанд амжиж арк реактортай төгс тохирох цүмийг ирж олохыг зөвлөдөг. Дараа нь тэд Тонигийн гэрт очиход Fury тэдний ажилдаг Shield нууц байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг нь аав нь гэдгийг Тонид хэлж, аавтай холбоотой хайрцаг дүүрэн чухал бичиг баримтуудыг тэрэнд өгнө. Бас Ванкогийн эцэг Антон Ванко аавтай хамт ажиллаж арк реакторыг зохион бүтээж байсан ч шинэ технологи нууцаар зарах гэж угаад баригдсан учраас Ховард Старк тэрнийг Америкаас хөөлгсөн гэдгийг ч хэлдэг.
Ингээд Тони ааваас нь үлдсэн бичиг баримт дүрс бичлэгүүдийг нэг бүрчлэн ухаж судалж эхэллээ. Тэгсэн тэр бүх бичлэг донд ааваас нь өөртөө зориулж үлдээсэн нэг бичлэг тэрний анхаарлыг татна. Тони, чи энэ бүхнийг ойлгоход одоохондоо хидэрхий жаахан байна. Тиймээс чамд бичлэг үлдээх нь зүйтэй гэж бодлоо. Энэ бол ирээдүйд хүргэх түлхүүр. Гэхдээ энэ цаг үеийн технологи үүнийг бүрэн ашиглахад хүчин чадал нь хүрэхгүй байна. Бас юу ч болдог байлаа гэсэн. Миний хамгийн агуу бүтээл бол чи юм шүү гэдгийг санаарай. Ингээд Тоник арк реактортой тохирох цүмийг хайж байх зуур Жастин Хаммерч зүгээр суусангүй. Америкийн армийн гарт орсон төмөр хүнийг зэвсэглэх ажилд хувь нэмэр оруулахаар муу зэвсгүүдийг санал болгож байлаа. Маргааш нь Тоник Пеппер дээр очиход Pepper Stark Industries дэх офсто завгүй ажиллаж байна. Тони төрсөн өдрөөрөө эвгүй ааж гаргасандаа уучлал гуйх гэсэн ч Pepper-ийн уур гараагүй л байлаа. Тиймээс Тони өрөөндөө үлдээгээд гараад явчихна. Ингээд өрөөнд ганцаараа үлдсэн хойно Тони аавынхаа хийсэн Stark Expo-гийн загварыг анхааралтай ажиглалаа. Тэр загвар дээр ирээдүй өд гэсэн бичиг байлаа. Энэ нь тэрэнд санаа өгч Тони тэнд байсан загварыг салгаж машиндаа очиод шууд гэрлүүгээ явна. Тэгэд Stark Expo-гийн загварыг лаборатори дотроо өгсөрч сайтар сканд шалгаж үзсний эцэст тэр нь атомын дотоод бүтцийн загвар болохыг ойлгодог. Тэгээд тэр загвар дээрээ тулгуурлан Тони цоошин элементийг гаргаж авна. Гаргаж авсан шинэ элементтэй тулгуурлаад арк реакторын шинэ цүмийг хийхээр сэтгэл шулуутсан Тони лабораторийнхоо ханыг эвдэж багахан хэмжээний үйлдвэр болгон хувиргалаа. Тэгээд тэр гэр дотроо тусгай хоолой бүхий призм хурдсгуурыг бүтээж түүнийхээ тусламжтайгаар өөртөө зориулж цоошин реакторын цүмийг бүтээж чадна. Ингээд Тони шинэхэн цөмөө цээжиндээ суулгасан даруйд тэр нь юр бусын гэрэлдэж эхэллээ. Jarvis ч Тонигийн цусан дэх хорны хэмжээ буурч байгааг илтгэн. Тони өөрийнхөө амийг авраад зогсохгүй, урд урдынхаасаа ч илүү хүчрэхэг болдгоо. Харин нөгөө талд Жастин Хаммерийн ажил урагш муутайхан л байна. Ванкуверийнх нь хүссэн шиг хурдан ажиллахгүй байгаад сэтгэл дундуур байсан Жастин тэрний гэрийн хорионд оруулах болсноо хэлээд шинэхэн бүтээлээ олонд танилцуулахаар явна. Гэвч Ванкуверийг нь харж үлдсэн цэргүүдийг бүгдийг нь алаад дараа нь Тони руу удастлаа. Тэгээд тэр өөрийгөө амьд байгаа төдийгүй удахгүй Тонигийн амьдралыг сүрүүлэх гэж байгаагаа хэлдэг. Энэ үеэр Жастин Хаммер өөрийн үйлдвэрт бүтээсэн шинэ робот цэргүүдийг сүр дүүлээнтэйгээр танилцуулж байлаа. Тэдгээр робот цэргүүд нь бүгд Ванкуверийн бүтээл байдаг. Дараа нь тэр төмөр хүний өмсгөл өмссөн хурандаа Джеймс Родсыг танилцуулна. Тэрхүү төмөр хүний өмсгөлийг Хаммерийн үйлдвэрт тусгайлан зэвсгэлсэн байж. Тэд төмөр хүний энэ хувилбарыг дайны машин гэж нэрлэжээ. Тэгсэн энэ үеэр төмөр хүний хувцас өмссөн Тони нисээд хүрээд ирнэ. Тэрнийг харсан Джеймс сандарна. Би энд тушаалын дагуу ирсэн. Чамтай муудалцах сонирхол алга. Энэ бүх хүмүүс аюулд ороод байна. Хоёулаа энэ хүмүүсийг эндээс холдуулах хэрэгтэй. Тэр хаан байна. Ванко хаан байна. Энэ чи юу? Гүй би биш. Энэ өөрөө чамайг буутгах гээд байна. Тэгвэл гадагшаа гарцгаая. Гүй. Үгүй. Тони. Би чамайг онилчихсан байна. Би энийг зогсоож чадахгүй байна. Ванко энэ бүхнийг анханасаа төлөвлөсөн байж. Тэр дрон роботуудын удирдлагыг болон Джеймсийн өмсчүүлсэн дайны машины удирдлагыг булааж бүгдд нь Тони Старкийг устгах тушаал өгчээ. Тиймээс Тони тэднээс булдаж зүгтэнгаа тэдэнтэй тулалдах ёстой болно. Хэн нэгэн дрон роботуудыг хөндлөнгөөс удирдаад байна. Тийм байх ёсгүй. Харуулуудыг дууд. Энэ бүхнийг хийгээд байгаа хүн хаана байна? Тэр үйлдвэр дээр байгаа. Хэн ч утсаа авахгүй юм. Юу болоод байгаа юм бэ? Машиндаа суу. Намайг Hammer Industries руу хүргээд өг. Би машиндаа үлдэхгүй. Би чамайг машиндаа үлдгэсэн шүү. Hammer Industries дээр ирсэн Happy Natasha хоёр үйлдвэрлэлүүд дайрж ороод хамгаалагчдыг харгалж толгой компьютерт нь холбогдоод Джеймсийн дайны машиныг унтраах гэж оролдож эхэллээ. Родигийн хувцсыг унтраахаар ажиллаж байна. Ингээд дараагиж Джеймс Родийн хувцсыг хэвийн болгож чадсан ч тэр хоёр дээр бусад дрон роботууд ирээд бүсэлж авснаар Джеймс Тони хоёр тэдний эсрэг ширүүн тулалдцгаана. Тэр
хоёр багаар ажиллаж роботуудыг нэг нэгээр нь жагсаалаас гаргасаар бүгдийг нь ялсан ч эцэст нь тэдэн дээр авраг том төмөр хүний хувцс өмссөн Ванко өөрөө хурж ирдэг. Харин нөгөө талд цагдаа нар хууль бус үйл ажиллагаа явуулсан хаамрыг байр авчилж байлаа. Нөгөө талд мань хоёр Ванкото нэлээд ширүү үзэж байна. Ванкогийн робот илүү том, илүү хүчрэхээс гадна хоёр гартаа цахилгаан ташуур барьсан учраас тэрнийг ялахад хэцүү байлаа. Гэвч эцсийн мөчид тэр хоёр хүчээ нэгтгэснээр Ванког нэг юм ялж чадлаа. Тэгсэн Ванко ялагдсан тохиолдолд дрон роботууд бүгд дэлбэрэх тохиргоог хийсэн байж. Энийг ойлгосон мань хоёр хар хурдаараа тэндээс нэслээ. Тооны замаараа Pepper Potts-ыг шүүрч аваад дэлбэрэлтээс аммультас зугтааж чадна. Тэгэд нэг байшингийн орой дээр гарсан Тооны бага тайлж баярлсандаа Pepper-ыг үнслээ. Киноны төгсгөлд Тооны Ник Фьюри хоёр ярилцаж байгаа харагдана. Наташа өөрийн тайландаа Тооныг Avengers буюу өшөө авагчдын багт тэнцэхгүй гэж дүгнсэн байлаа. Харин Ник хувьдаа Тооныгоос илүү төмөр хүний хувцас багт нь хэрэгтэй гэж үзэж байлаа. Энийг нь сонссон Тооныгийн урам хугарсан ч Ник тэрэнд өшөө авагчдын багт зөвлөхөөр ажиллах саналыг тавьдаг. Тооны тэр саналыг нь дурамжхан хүлээж авахдаа хариуд нь Ник тусахгүй нэ. Ингээд Тооныгийн хүсэлтийн дагуу тэрнийг үхэн хатан эсэргүүцдэг байсан сенатор Стерн олонний нүдэн дээр Тооныг шагнаж Америк нэгдсэн улсыг аварсан аврагч гэж дуртай дургүй тунхагласнаар кино маань конец фильм. Энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Marvel-ийн зурлууд маань үнэхээр галзуу урч байна да, тийм ээ. Төмөр хүний түүхч бас галзуу сонирхолтой өрнөж байна шүү. Мөрөгийн тайлбар тэгээд ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Таалагдсан бол та нар маань W гэсэн комент үлдээгээрэй. За тэгээд энэ галзуу сонирхолтой киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар Bari Center банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол грэш барьцаалсан зээлийг олгодог юм байна. Тэгэд хэрэгтэй хүмүүс маань 120-ын их хурлдаа офисын 12 давхурд байдаг 1201 доодод очоод уулзна үзье. Замун дугаарын хамтрагчаар сэтгэл зүйн сорилт бүхий Realist Escape Room-уудтай Quiz Lab Mongolia хамтран ажиллалаа. Quiz Lab нь Nan аимшигын киноноос сэдвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдуулсан хүнсээ чалдна. Итгэлчин чамайг аврах уу эсвэл устгах уу? Quiz Lab. Та нарыг хүслээ хэлчээж гоё буюу Jenny Make-A-Wish-ийн дараагийн тайлбарыг хурдан оруулаач гэж хүсэж хүлээж байгааг ойлгож байгаа. Хэдэн бороонд нь бас нэг галзуу киноны тайлбарын дараагаар оруулах гээд хичээж л байгаа шүү. Тэгэхээр яах нь вэ? Дараагийн тайлбар Jenny Make-A-Wish биш байх нь. Өөр нэг галзуу киноны тайлбар орох нь байна. Тэрний дараагаар хүслээ хэлчээж гуйгаа хэдүүлээ үргэлжлүүлэх нь шүү дээ. За тэгээ та нар маань саба дараагүй бол саба, дардсан бол лайка дарахтал тэгээ болоо явчихж байгаа юм шүү. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу тэр киноны тайлбараар эргээд уулзцгаая.